Super Microcomputer компани судалгаа хүрэхэд бэлэн боллоо. За тухайн компани нь 1993 онд байгуулагдсан. За өндөр хүчин чадлын одоо тийм AI data server-ийн тоног төхөөрөмж одоо нийлүүлдэг компани байгаа. За гол одоо бизнесийн гол модель гэх юм бол AI серверийн үйлдвэрлэл. За энэ дээр болохоор Nvidia-гийн H100, H200 гэх мэт одоо өндөр хүчин чадалтай одоо график картуудыг ашиглан өндөр гүйцэтгэлтэй сервер өгсөрч компаниуд нийлүүлдэг байгаад. За мөн хадгалалт ба сүлжээний шийдэл гэж байгаа. За дата төвд зориулсан одоо хадгалалтын систем болон системийн дэд бүтцийн шийдлийг одоо компаниудад нийлүүлдэг. За тухайн дата төвийг худалдаж авч байгаа газруудын дурдах юм бол Meta, Microsoft, Google гэх мэт одоо технологи авраг компаниуд бол тухайн системүүдийг ашигладаг гэж ойлгож болно. За мөн тухайн компани одоо яг зах зээл дээр гол ялгарх давуу тал нь бол за дата сервер ажилуулах нь маш их өндөр хэмжээний тоног төхөөрөмжөнд халалт үүсгэдэг. За уламжлалт одоо агаарын одоо хөргүүрийг ашиглахын оронд тухайн компани маань одоо шингэн хөргүүрийн системийг бол шинээр бий болгосон байгаа. За энэ болохоор бол зах зээл дээр эрчим хүч хэмнэх тийм маш том давуу тал болон бусад компаниудаас ялгарлыг бий болгож байгаа. За тухайн компани үйл ажиллагаа явуулж байгаа одоо зах зээл нь одоо хэр цаашдаа өсөх потенциалтай юм гэдгийг авч үзье. За 23 он хүртэл харж үзэх юм бол уламжлалт сервер гэж ярьдаг. За уламжлалт сервер маань одоо нийт зах зээлийнхэн бол дийлэнх хувийг эзлээд явж исэн бол за 24 оноос эхлээд яг энэ хиймэл оюун ухаанд суурилсан одоо серверүүд зах зээлийнх одоо дийлэнх хэсгийг эзэлж эхэлсэн. За улмаар 24 оноос 25 оноос тухайн одоо яг хиймэл оюун ухаанд зориулсан сервер маань 64% өсөж одоо 26 он гэхэд одоо хамгийн том өсөлт буюу 462 тэрбумд одоо хүрэх таамаглалыг гаргасан байгаа. За улмаар 2029 он гэхэд одоо нийт зах зээлийн яг энэ хиймэл оюун ухааны сервер маань 83 орчим хувийг бүрдүүлэх тийм боломжтой байгаа. За цаашлаад өөр бас нэг судалгааны байгууллагын зүгээс гаргасан судалгааг харуулж байна. За энэ дээр бол нэлээд өмнөх одоо яг тооцоололтой харьцуулахад бол нэлээд консерватив тооцоол байгаа. За эндээс харж үзэх юм бол за 25 он гэхэд 245 орчим тэрбумын зах зээлд бол хүрэх боломжтой. За тэгээд улмаар 2030 он гэхэд яг тус зах зээлийнхаа хэмжээ маань 2 дахин өсөх тийм боломжтойг харуулж байгаа. За энэ нь нөгөө талдаа яг тухайн энэ Super Microcomputer компани яг үйл ажиллагаа явуулж байгаа зах зээл маань ирээдүйд одоо улам өсөн нэмэгдэх орон зай потенциал байгааг бидэнд харуулж байна. За хувьцааны үзүүлэлтүүдийг харж үзье. За тухайн компани маань бол Америкийн Nasdaq хөрөнгөний биржээр арилжаалагддаг байгаа. За 6 сарын 8-ны одоо яг Nasdaq-ийн арилжаагаар бол 43.99 гэдэг ханш дээр хаагдсан байгаа. За зах зээлийн үнэлгээг авч үзэх юм бол 26 орчим тэрбумын үнэлгээтэй. За сүүлийн 12 сарын борлуулалтын орлогыг харж үзэх юм бол 33 тэрбумын борлуулалтын орлого хийсэн байгаа. За 52 7 хоногийн дундч бол нэг 19 гэсэн ханшнаас нэг 62 орчим долларын хооронд хэлбэлцсэн байж байна. За мөн хувьцааны хувьд одоо сүүлийн 1 сар гаруй хугацаанд болохоор 24% одоо өгөөжтэй арилжаалагдсан байна. За энэ дэр сүүлийн 3 жилийн одоо хувьцааны график өөрчлөлтүүдийг харуулж байна. За компани маань 23 оны 3 дугаар сарын арилжаагаар болохоор бүх цаг үеийн дээд таньшруулах 118 гэсэн долларт хүрж исэн. За үүний дараагаар компани дээр бол санхүүгийн тайлагнаа буруу тайлагнсан гэх мэт тасагдлын асуудлууд үүссэн. За улмаар хувьцааны ханш одоо богино хугацаанд бол томоохон уналтыг үзүүлсэн байна. За тэгээд цаашлаад 24 оны 8 сар гэхэд тухайн компани тайланд аудит хийдэг байсан Ernst & Young компани аудит хийхээс татгалзсан мэдээлэл хийсэн байгаа. За энэ нь болохоор яг хөрөнгөний зах зээлд одоо нэлээд томоохон одоо мэдээлэл болсон. За улмаар компани ханш маань одоо 118 гэх одоо бүх цаг үеийн дээд ханшнаас яг тухайн өдрийн арилжаагаар нэг 82 орчим хувь унах тийм дүр зураг ажиглагдсан байна. За тэгээд хувьцааны ханш маань буцаад 18 яг тухайн мэдээллийн 18 сарын дараа буюу 26 оны одоо 1-р сар гэхэд яг биржтэй яг үнэн зөв бодиттой стандартын дагуу тайлагналаа ирүүлсэн байгаа. За тэгээд 26 оны 1-р сараас хойш ерөнхийдөө хувьцааны ханш тогтворжоод буцаад өсөлтийн тодорхой хэмжээнд үзүүлсэн байгаад байна. За санхүүгийн үзүүлэлтүүдийг харж үзэх юм бол за компани маань
26 оны одоо яг 2 дугаар улирал гэж одоо компанийнхаа яг санхүүгийн жилийн одоо хугацаа байгаа. За 2 дугаар улиралд бол огцон өсөлтийг үзүүлсэн харагдаж. За борлуулалтын орлого бол 5 тэрбум одоо доллароос 12 тэрбумд хүрсэн байна. За үүнийгээ дагаад бас цэвэр ашигын хэмжээ маань одоо өмнө нь бол нэг 100 гаруй орчим саяын цэвэр ашигтай ажиллаж байсан бол одоо 400 сая давсан байгаа $5. За сүүлийн 2 сарын хугацаанд хоёулаа цэвэр ашиг хэмжээ 400 сая долларыг давсан. За цаашлаад нэгж хувьцааны ханш бас өсөхөд бол голлох нөлөө үзүүлсэн багт. За хувьцааны компани цэвэр ашиг одоо огцом нэмэгдэхэд бол компани сүүлд шинээр одоо зах зээл дээр нийлүүлсэн одоо технологи нь бол нэлээд давуу талтай болсон байгаа. За энэ нь болохоор яг ашиглаж байгаа компаниудад элчин хүчний зардлыг бол 40 орчим хувиар бууруулах болсон. За зах зээл дээр ялгарлыг бий болгосон гэж үзэж байгаа. За мөн цаашлаад компани price to sales буюу одоо үн борлуулалтын харьцааг авч үзэх юм бол 0.74 гэдэг. Бас зах зээл дээр бас нэлээд хямдхан үнэлэгдэж байгааг дээрх үзүүлэлтээс харж болж байна. За хувьцааныхаа эрсдэл болон боломжуудыг харж үзцгээе. За эрсдлийн хувьд компани 24 оны жилийн эцсийн байдлаас 25 оны жилийн эцсийн байдлаар маржин бол тодорхой хэмжээнд буурсан байгаа. За энэ борлуулалтын хэд одоо өсөлттэй харьцуулж үзэх юм бол борлуулалт бол богино хугацаанд нэлээд өндөр өссөн нь бол нөлөөсөн гэж үзэж байгаа. За дээр нь энэ дээр нэг муу мэдээ байгаа нь одоо яг зах зээл дээр өрсөлдөх Dell, HP гэх зэрэг компаниудын маржин бол өндөр байгаа. Тэгэхээр яг тухайн компани цаашлаад илүү их одоо үр ашигтай ажиллах тийм сорилттой нүүр тулж ийн гэж ойлгож болно. За мөн сүүлийн жилийн тайлангаас харж үзэх юм бол чөлөөт мөнгө урсгал хасах руу орсон байгаа. За тухайн үзүүлэлт нь болохоор Nvidia-гийн одоо яг ашиглаж байгаа түүхэд материал гэж хэлж болох чип нь бол зах зээл дээр нэлээд хомсдолд одоо орсон байгаа. За тэгээд тухайн мэдээлэл гарсны дараа л компани маань нэлээд одоо их хэмжээгээр одоо бараа бүтээгдэхүүний нөөцөө бүрдүүлсэн байгаа. За энэ болохоор компанид бол гарах мөнгө урсгалыг нэмэгдүүлсэн. За тэгээд хөрөнгө оруулагчдын зүгээс үзэж байгаа нь болохоор богино хугацаанд бас бэлэн мөнгөний эрсдэлд орох боломжтой гэдгийг харуулж байгаа. За мөн хувьцааны тоо хэмжээ бол зах зээл дээр нэмэгдсэн байгаа. За энэ компани маань convertible note гэж ярьдаг. За хувьцаа руу хөрөх боломжтой одоо өрийн бичиг гаргасан. За мөн хувьцаагаар одоо урамшуул тараасан одоо зах зээл дээрх одоо dilution үүсгээд за нэгж хувьцаанд ногдол ашигыг бол бууруулах тийм эрсдэлтэй гэж үзэж байна. За мөн зах зээл дээрх орох шинэ оролцогч нарын тоо бол нэлээд нэмэгдэж байгаа. За хиймэл оюун ухааны салбар өсгийн хэрээр бас өрсөлдөгчдийн тоо нэмэгдэж байгаа нь бас зах зээл дээрх өрсөлдөөнийг ширүүсүүлж байна гэж үзэж байна. За цаашдын хувьцааны ханш ер нь өсөх потенциал боломжуудын талаар авч үзье. За AI data хиймэл оюун ухааны дата дэд бүтцийн хэрэглээ бол асар хурдтай одоо сүүлийн жилүүдэд өсөж байгаа нь одоо цаашдын одоо зах зээлийн потенциал бол нэлээд байгааг харуулж байна. За Nvidia-гийн чип зах зээлээр бол хомсдолт үүсэж байгаа. Хэрвээ одоо нийлүүлэлт одоо тасрахгүй одоо хэвийн хэмжээнд байгаа гэвэл бас компанид бас сайн эргээр нөлөөлнө гэж үзэж байгаа. За forward PE гэж ярьж байгаа. За үн ашигын харьцаа тий. За үн ашигын харьцаа бол 15.5 таа байгаа одоогоор. За салбарын дундаж бол 36 таа байгаа. За тэгэхээр салбарын дунджаас үн ашигын харьцаа бага байгаа нь яг зах зээл дээр тухайн компани илүү хямдаар үнэлэгдэж байна гэдгийг харуулж байгаа том үзүүлэлт байгаа. За тэгээд сүүлд дурдсан бас шингэн хөргөлтийн патент авцсан байгаа. За энэ нь болохоор бусад одоо технологиудаас ялгарах гол зэвсэг гэж үзээд байгаа. За компани дээр хувьцааныхын ханшин дээр техник шинжилгээг харж үзье. За бүх цаг үеийн дээд ханш бол 24 оны 3 дугаар сард одоо хийгдсэн байна. За тэгээд бүх цаг үеийн дээд ханшнаас одоо тайлангийн засаглал болон одоо тайлгналаа буруу одоо мэдээлсэн гих зэрэг одоо асуудлууд үүснээс хойшоор ерөнхийдөө уналтын тренд үргэлжилсэн гэж харж болно. За тухайн уналтын тренд маань одоо яг 33 гэдэг ханш дээр одоо 26 оны яг оны эхний ханш дээр бол 33 гэдэг ханш дээр уналтын тренд маань нэлийн одоо resistant буюу таац ханшин дээр ирсэн байгаа. За мөн 33 гэдэг ханш маань яагаад энэ график дээр чухал байгаа вэ гэхлээр 33 гэдэг ханш дээр маш олон волюмтай буюу өндөр дүнтэй арилжаанууд нэлээд хийгдсэн байгаа. За тэгээд 26 оны яг эхний байдлаар 33 гэдэг ханшаа сэтлээд богино хугацаанд одоо завсрын хөдөлгөөн яваад ерөөдөө уналтын трендээ эвдсэн гэж үзээд байгаа. За BDD харж байгаа одоо шинжилгээгээр болохоор 33 гэдэг ханшнаас яваад одоогийн байдлаар 43 гэдэг ханш дээр байгаад байна. За энэ хугацаанд завсрын хөдөлгөөн яваад хэрвээ одоо зах зээл
хэвийн үргэлжлээд одоо ямар нэгэн одоо муу мэдээлэл гарахгүй бол 50 60-с цаашлаад бол 1 жилийн хугацаанд бол 68 гэдэг ханшууд руу хүрэх боломжтой гэсэн таамаглалыг гаргаад байгаа. За тэгээд эцэст нь хэлэхэд тухайн компанид хөрөнгө оруулахаар сонирхож байгаа, за мөн гадаад арилжаанд орохоор сонирхож байгаа бол Apex Capital-тай холбогдож мэдээлэл аваарай. CNBC хөрөнгийн зах зээлийн буланг Apex Capital-ын хамт үргэж байна.